Өнөөдөр яг энэ асуудалтай холбоотой за ингээд янз бүрийн байдлаар мэдээлэл бол янз бүрээр тайлбарлагдаж илэрхийлэгдэж байна шүү дээ үндсэндээ. Тэгсэн чинь нийгмийн сүлжээгээр өнөөдөр хамгийн их яригдсан асуудал бол энэ байж байгаа. Одоо улсын их хурлын гишүүн Баттулгын толгойг ингээд үндсэнд нь тавган дээр тавьчихсан. Тойроод нэр нөлөө бүхий улс төрчид тэгээд бизнесмэнүүдийн зургийг энэ дэр нийтлчихсэн байгаа. Найруулагч нэг өгч байгаа. Тэгээд энэ дэр юу гэдгийг онцолсон бэ гэхээр улс төрийн цэвэрлэгээ 2 гэдэг нэртэй юм зураг юм байна л да. Өнөөдөр олон нийтийн сүлжээгээр хамгийн их шеэрлэгдсэн зураг байлаа шүү. Тэгээд энэ дэр ингэж байгаа. Монгол төрийг гаднаас нь залж байгаа баячуудын найрын ширээн дээр нь Монголын төлөө дуугардаг нэг хүний толгой хэрэгтэй болсон юм шиг байна. Тэгээд Баттулга гэдэг хүнийг онлоод ярьж байна л та. Монголчууд өгөхгүй, монголчууд өгөхгүй гэдэг. Энэ одоо Бямсуранга хэлсэн үгээр үндсэндээ энэ зургийг дүрсчүүлээд тавьчихсан байж байгаа. Юу гэсэн хэлвэ? Хэрвээ үнэхээр Монголын төлөө зүтгэж байгаа нөхрийгөө хэсэг бусад нөхдүүд нь нийлээд ийм үйл гаргаж байгаа бол арай л. Энэ зурган дээр үзэхдээ авах харж авах нэлээд олон танил эрхмүүд байна. Нэлээд олон бизнесмэнүүд байна. Энэ дээр бол тэдний донд хамгийн их одоо юу гэдгийг асуудал ороод байгаа гэж хэлэгдэж байгаа. Монгол Улсын ерөнхийлөг захиагийн элбэг дөрж байна. Ерөнхийдөө элбэг дөрж ерөнхийлөгчийн хийж байгаа үйлдэл амнаас гаргаж байгаа үг аваа хэллэгүүд нь бүгдөө энэ одоо төрийнхөө эсрэг болчихсон гэсэн утгатай зүйлийг яриад байгаа шүү дээ. Ялангуяа их хурлын даргач хэнийг бас удаа хэллээ. Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан улсын их хурлын гишүүн Зандаа хүүгийн инх болтож бас хэллээ. Биш ээ хин Норгийн Алтай хоёр нар хэллээ. Андуурчлаа сая. Юу гэж хэлээд тэгэхээр бүх юм захиалгатай болчихсон. Энд чинь хин нэгэн хүний захиалга даалгавраар хийдэг байсан зүйл одоо ингээд хэсэг бүлэг нөхдүүд жижигхэн хонгил үүсгээд тэр хонглоор нь гүүхгүй гэсэн болгоныгоо тийрж унгаадаг, хавчиж мөргөдөг ийм байдал байна гэдгийг онцлоод байна шүү дээ. Эндээс бас нэг мэдээлэл янз бүрээр үзэж мань авч байгаа бах. Энэ асуудал бол цаашаа мэдээж